За шууд хэлсэн шүү. Энэ эдгийн интернет илүү сурталж байгаа. За эхэлсэн шүү лаа. За лаа эхэлж байна манайхан. Эхэлсэн үү? Биш наач биш шүү. Шал өөрийг тийм байж таг гэж. Энэ шүү дээ. Доод дэжгүй сонсож байна тийм. Асуудалгүй. За манайхан ширлээд орой. За пэйж нэслээ хийх. Нэг хэр зэрэг хоцрогдолтой гэж. За сайн байна орой мэд хүргье. За тахгүй сонгуул болно. Сонгуул. За Монголын хүний төлөө сонгуульд оролцох. За нийт нэр дэвшигчдийнхээ тогтоолыг гардаа авлаа өнөөдөр. За эцсийн байдлаар. За сонгуулийн хуулийн заасанчлан бол өмнө нь бол материал өгөөд за тодорхой зөрчилтэй гэсэн одоо зарим хүмүүсийг бүртгэхээс сонгуулийн ерхий ороо татгалзаад за тэгээд нөгөө зөрчлөө арилгасны үндсэн дээр одоо бас нэр дэвшигчдийг одоо бүртгэх ажлыг ингээд зохион байгуулад нэг осондоо өнөөдөр сонгуулийн ерхий ороо хуралдсан юм байна. Тэгээд энэ эцсийн хуралдаанд болж өндөрлөж байгаа шүү. Нэг 150 гаруй одоо нэр дэвшигч зөрчилтэй байна гэд 100-аад хүн одоо нөхөж одоо өөрийнхөө бүртгэл дээр байгаа зөрчилтэй асуудлуудыг засаад ингээд тэгээд тэр 100 гаруй нэр дэвшигчдэд одоо ингээд өнөөдөр нэр дэвшигчийг бүртгэсэн албан ёсоор бүртгэсэн тогтоолоо гаргаад явсан байна. Өнөөдөр Монголын хүний төлөө намаас нийтдээ 19 нэр дэвшигчийг бүртгэсэн байна. За ингээд өмнө нь 23 нэр дэвшигчийг бүртгэсэн байсан учраас одоо ингээд нийтдээ Монголын хүний төлөө намаас 42 одоо нэр дэвшигч ингэж өөрчлөх нэ 38 нь одоо тойрогт буюу одоо тойрогт нэр дэвших нь 4 одоо чагсаалтаар 4 нэр дэвшигчийг бид дэвшүүлсэн. За тэгээд энэ өнөөдрийн одоо 19 нэр дэвшигчдэд одоо нэр дэвшигчээр бүртгэж одоо мандат олох тогтоолт бол за миний бие бол тогтоолт нь бол орсон байгаа. Ингээд албан ёсоор энэ одоо 2024 оны сонгуульд нэр дэвшигч болж гинэ гэсэн үг. За тэгээ манай нөгөө дэмжигчд маань бол бас асуугаад байсан шүү дээ. Одоо өөрийг чинь бүртгэхээс татгалзлаа гэсэн үний юм уу? Одоо нэр дэвшигч гэнэ үгүй юу? Яаж нэр дэвших үү гэх мэтчлэн асуултууд асуугаадсан. За миний би нэр дэвшиж байгаа. За Монголын хүний төлөө намын жагсаалтын нэгд одоо эренбэлэгдэж энэ удаагийн сонгуульд одоо намынхаа тойрогт нэр дэвшигчдийг одоо удирдах зохион байгуулан сонгуульд оролцохоор боллоо. За энэ дуу ямар шүү байна? Манайхан бас энэ комент сэтгэл дээр бичээд байгаарай.
За өнөөдрөөс эхлээд ингээд бид нар Монголын хүний төлөө нам гэсэн пэйж хуудаснаас ингээд аль биесээр лайв хийж эхэлж байна. За тэгээд Монголын хүний төлөө намын пэйж хуудсыг та бүхэн дагаад байгаарай. За бид бас өнгөрсөн одоо лайвуудаараа бол энэ удаагийн сонгуул бол одоо элтэд шудраг бус сонгуул болох нь тодорхой. Гэхдээ шудраг бус сонгуул болно гэд одоо сонгуул бол одоо нааштай үр дүн гарахгүй гэдэг одоо зүгээр суух биш. Ямар ч л сонгуул гэдэг бол монголчууд бид бүгдээрээ оролцох ёстой. Оролцохдоо маш хариуцлагатай оролцох ёстой. Бидний сонголтоос хамаарах одоо ийм зүйл яадаг. За монголчууд бид бүгдээрээ ингээд шудраг шиг хүсэх юм бол сонгуультай сонгуулгүй бүгдээрээ шудраг бус нөхдүүдтэйг одоо хариуцлага тооцож чаддаг. Ийм л одоо ард түмэн болох учиртай. Тийм учраас энэ удаагийн сонгуульд ямар ч байсан Монголын хүний төлөө нам оролцож байна. За бусад намуудыг бас нэлээд одоо нэгдэж хамтарч одоо энэ сонгуульд оролцох тухай одоо олон ажлуудыг зохион байгуулсан харамсалтай нь бол энэ удаагийн сонгуулиар томоохон хэмжээний эвсэл байгуулагдаж чадсангүй. За гэхдээ ямар ч байсан одоо намууд энэ удаагийн сонгуульд одоо өрсөлдөхөд намууд өрсөлдөхдөө одоо жишээлбэл 2 эвсэл 19 нам нийтдээ 21 нам өрсөлдөхөөр ингэж сонгуулийн ерхий оронд бүртгэгдэж батламж одоо нэр дэвшигчтэй одоо баталгаажуулж авсан байна. За манайхан тэгээд шеэрлээд байгаарай. Бид хоёр өнөөдөр ерөнхийдөө энэ тогтоолоо авсан тухай. За дээрээс нь одоо хандивын данс нээж байгаа тухай. За тэгээд сонгуульд ер нь ямар байдлаар одоо явагдах вэ гэдгийг одоо та бүхэнд бас тодорхой тайлбарлая гэж. За дуун гайгүй сонсогдож байна уу манайхан. За сэтгэл баяр хүсэл хүргэе амжилт хүсье гэсэн байна. Дуу сонсогдож байна уу? За ингээд шеэрлээд байгаараа энэ Монголын хүний төлөө ном гэсэн пэйж хуудсыг дагаад бас лайк дараад мөн дагаад нэгдээд байгаарай гэж бас та бүхнээс хүсье. Одоо бид нар сонгуулиар бол энэ пэйж хуудсаар дамжуулан та бүхэнд мэдээлэл өгөх болно. Тэр салцсан үгээр л энэ микрофоноо зүгээр өстэй тий. Дуу зүгээр сонсогдож байна гэж. За нараагч Монголын төлөнд доомод хэмжицгээ зүгээр байна амжилт гэсэн байна. За. Энэ удаагийн сонгуулиар хоёулаа ямар зардалтай сонгуул болж байгаа вэ гэдэг талаар мэдээлэл өгье. Интернет холбоотой үзнүүл гэдэг шүү дээ. Тэгтээ явж байгаа юм шүү. Явахгүй нөө. Тийм бэ. Тасарсан байна. Тасарсан. Үгүй л явж л байна гэж таасан шүү. Шууд явж байна л гэж шүү. Дуусгах гэсэн гарч ирэх байна. Яваад байгаа юм. Тасарч байна яваад байна уу? Явж байна. За баяр юу яаж байгаа? Би нэг телевизийн нэг юу авдаг шүү дээ. Телевизүүдийн юу? За тэгээд хэдийгээр одоо хичнээн шудраг ус сонгуул үйлчлэгдсэн шудраг ус сонгуул явах гэж байгаа ч гэсэн энэ сонгуул гэдэг маань өөрөө одоо бид нар төрийн алтан жолоогоо барилцах хууль заасан
дэлхийн дагуу одоо 50 замаар хүссэн одоо намдаа эсвэл хүссэн хүндээ хүссэн талдаа төрийн алтан жолоог хатгуулахын цорын ганц боломж байгаа. Мэдээж нөгөө арга бас өөр нэг арга үе. Тэр бол мэдээж одоо зэвсэг ажлын одоо хоорондоо чулуу шийдэлцэх альч талаас нь бодсон монголчуудын хувьд бол ягаад ч ялагч байх боломжгүй тийм өөр нэг арга зам байдаг. Мэдээж энэ тэр сонголтыг бол одоо бид нар яасан ч ер нь бол хийх эхний сонголт байх бол боломжгүй. Тэгэхээр 50 замаар энэ төрөө удирдах энэ сонгуулийн арга хэмжээнд бол одоо бид нар хинч байсан гэсэн шийдвэртээ оролцох шаардлагатай. За тоо зүгээр байна уу? Энэ бол шин техник туршиж үзэж байгаа шүү манайхан. Энэ микрофон асуулттай бас асуулттай. За тэгээд энэ сонгуулийн сурталчилгааны талаар бас ямар шүү байдалтай сурталчилгаа хийх гээд байна вэ? Одоо энэ 17 хоногийн хугацаа гэдэг бол баг сурталчилгаа хийх боломжгүй цаг хугацаа байдаг тийм ээ. За тэгээд ер нь бол одоо бид нар сонгуул гэдэг юм аа айгуусан ойлгомоор байдаг. Сонгуул гэж юу юм? Одоо зарим талаараа бас ингээл нэг самбарны уралдаан юм шиг телевиз радиогоор хин олон гарах вэ гэдэг уралдаан юм шиг. Тэгэл нэг өөрийгөө илүү их сурталчилсан хүн нь ялдаг гэсэн ойлголттой. Тэгэхээр одоо манай үнэхээр сонгогчдын боловсрол, сонгогчдын одоо итгэх хариуцлага одоо үнэхээр одоо маш чухал гэж хэлэх гээд байна. Ер нь бол эрх баригч нар бол мэдээж шудраг бус сонгуул зохион байгуулж байгаа. Өөрсдөө одоо дүрмээ тогтоож, өөрсдөндөө давуу байдлыг бий болгож тийм ээ. Одоо жишээлбэл энэ улсын хурлд сууж байгаа нөхдүүдээс бол эрх барьж байгаа энэ хоёр намын зүгээс бол бид нар одоо ихтгэл үзүүлэх бол ямар ч боломжгүй шүү дээ. Одоо өөрсдөндөө дандаа давуу байдал үүсгэж байдаг. 32 жил улс орныг удирдчаад дахиад нөгөө нэг одоо хийж чадаа 32 жил хийж чадаагүй зүйл одоо хийж чаднаа гэж ингээл яриад байдаг. Тэгэхээр одоо бид нар бас энэ одоо улсын хурлд нэр дэвшиж байгаа хүмүүст бол ялангуяа бид нар үндсэн хуулийн мэдлэгтэй байх гэсэн юм шаардлагыг тавьмаар санагдаад байна. Тэгэхээр манай сонгогчд маань бас өөрсдөө үндсэн хуулиас судлаад үнэхээр үндсэн хуулийг мэддэг хүн одоо улсын хурлд одоо та бүхнийг төлөөлж явахын дээр үгүй юу гэдгийг л одоо бид нар одоо бодох цаг болчиход байгаа байхгүй юу? Ер нь одоо ер нь тэгнэ үстэй хоёлаа машин засаад өгье гэх юм бол зүгээр би засч чадна гэдээ одоо ирсэн хүн болгоноор машинаа засуулахгүй шүү дээ. Тэгээ тухайн хүн машин засч чаддаг юм уу, туршлагатай юм уу, хэдэн жил машин зассан, яаж зассан гэдэг одоо барилгын засвар хийлгсэн ч гэсэн бид нар засвар хийж чаддаг хүн үгүй юу? Засвар хийсэн бол өмнө нь хийсэн засал чимэглэлүүд нь юу вэ гэдэр гэж үзчихэж бид нар сонголтоо хийлгдэг шүү. Сонголтоо байдаг шүү. Тэгэхээр яг үнэхээр та бидний төлөөлнөө та бүхний өмнөөс дуу хоолойч юм болоод энэ улсын хурлын эндэр дээрээс одоо үгээ хэлнэ. Заавал одоо ард түмэн одоо нийгэмд хэрэгтэй хууль тогтоомжуудыг санаачилна гэж байгаа хүн бол бас хүссэн хүн болгон тэр улсын хурлын гишүүний ажлыг хийх чадамжтай үгүй юу гэдэг бол бас л тодорхой бодохтой асуудал шүү дээ. Түүнээс биш хүн болгон би чадна гэд тэгээ улсын хурл дотор орчоод одоо юу хийхээ ч мэдэхгүй ингээд 4 жил сууж байгаад тэгээд одоо гараад ирдэг. Одоо иймэрхүү байдлаар одоо бид нар өөрсдийнхөө төлөөлөгчдөд хандаж болмооргүй байдаг. Тэгээ Монголын хүний төлөө намын зүгээс бол бид нар пэйж хуудасаараа сурчлага хийн. За тэгээд биднийг дэмжиж байгаа бас ганц нэг телевиз, радио байгаа тэдэртэй бид нар хамтарч ажиллана. За үндэсний телевизээр бол одоо ингээд 42 одоо нэр дэвшигчтэй учраас бид нар уул нь 42 удаа 15 минутны одоо тийм нэвтрүүлэг цацах юм их авж байгаа гэж ойлгож байгаа. Харамсалтай нь бол бас өчигдөр үндэсний телевизээс ирсэн материал дээр нь бол 7 удаа гэсэн. 7 удаа 15 минутын нэвтрүүлэг хийх.
11 удаа одоо мэтгэлцэн хилцүүлэлт оролцох гэсэн ийм хуваарийг гаргаж өгсөн байна л. Тэгээ энэ удаагийн сонгуульд 1417 нэр дэвшигч ирж байгаа шүү дээ. 1417 нэр дэвшигч өрсөлдөх нь байна. За тэгээд одоо үнэхээр хүнд сонгуул болноо. За манай нэг эрх баригчдын маань бол одоо яаж одоо шинэ одоо хүмүүсийг одоо сонгуулахгүй байх вэ? Яаж өөрсдийнхөө ингээд нэг үүсгэсэн одоо сүлжээгээр одоо эрх мэдлээ авч үлдэх үү гэдэг ийм л одоо явцсан хүрээнд одоо энэ сонгуулийн хууль тогтоомжууд дүрм журмуудыг бол одоо боловсруулж одоо та бидэнд ингэж маш богино хугацаанд тулгаж өгж байгаа ийм л одоо сонгуул болж байгаа. Үнэхээр харамсалтай. За гэхдээ бид нар ингээд харамсалтай байна зүгээр одоо юу ч хийгээд нэмэргүй. За одоо баг одоо энэ хар машинаар одоо машинаар сонголт хийх юм бол нэмэргүй би саналаа өгөхгүй ч гэдэм юм уу. Иймэрхүү зүйлийг ярих нь бол одоо өнөөдрийнхөө эрх баригчдад тусалж байгаа л асуудал гэж ойлгож байна. Одоо мэдээж бол 2 ном маань бол нэг одоо 200 мянган орчим гишүүнтэй гэж ярьдаг. Тэгээ 200 мянган гишүүнээс нь одоо үнэхээр одоо шудраг гишүүд нь бол бас энэ намынхаа удирдлагуудад одоо шүүмжлэлтэй ханддаг, одоо асуулга тавьдаг, нам дотроо одоо шинжилэл, өөрчлөлт, хөдөлгөөнийг өрнүүлэх ийм үйл ажиллагаанууд бол явж байна. Одоо арчилсан намынхан яаж байна, ардын намынхан одоо яаж байна бид бүгдээр л харж байгаа. Хамгийн гол нь ингээд өнгөрсөн 32 жилийн хугацаанд одоо Монгол улсын одоо нийтлэг эрх ашгийг хамгаалж чадаагүй, Монгол хүний төлөө зөв зохистой бодлого боловсруулж чадаагүй, зөвхөн өөрсдийнхөө төлөө одоо хууль тогтоомжийг бүтээж ингэж одоо зөвхөн эрх мэдлийг өөрсдийнхөө ашиг хонжоо олох, өөрсдийнхөө одоо хувийн ашиг сонирхлыг одоо хангах хэрэгсэл мэтээр ингэж ойлгож ирсэн явдлыг л одоо бид нар одоо нийтээр зөв үү буруу юу гэдэгт дүн тавих ийм цаг хугацаа ирээд байна шүү дээ. За мэдээж сонгуулийн сурчлагаа эхлэх учраас бид нар мөрийн хөтөлбөрөөр яриад ийм давуу талтай учраас биднийг сонгоороо байраар гэж ярмааргүй байна. За өнөөдөр бол бид нар албан ёсоор 38 хүн тойрогт нэр дэвшин. За 4 хүн жагсаалтаар нэр дэвшин гэдэг мэдээллийг та бүхэн нэгдүгürt өгсөн юм. За хоёрдугаарт нь үнэхээр одоо биднийг дэмжиж байгаа. Үнэхээр одоо биднийг одоо би зүгээр энд нэг нүүр бардам нэг зүйлийг хэлмээр байна. Монголын хүний төлөө намын нэр дэвшүүлсэн хүмүүсийн дунд одоо нэг ч хулгайч байхгүй. За дээрэс нь одоо худлаа ярьдаг хүн байхгүй. Та бүхнийг одоо хуураад мэхлээд за өнөөдөр нэг ааш гаргаад одоо ямар нэгэн байдлаар ингээл та бүхний саналыг авах гал энэ тэнд ингээд яваад ах ерөөсөө хүн байхгүй. Ер нь одоо ихэнх улс төрийн намуудын сонгуулийн сурчлагын кампанит ажлыг залилангийн гэмт хэрэг шинжтэй, залилангийн шинжтэй байна шүү дээ. Та бүхэн одоо сайн хараад байгаа. Бүх намууд одоо ингээд жоохон мөнгө төгрөгтэй гэсэн намууд нь бүгдээр одоо сонгуулийн үүр, намын үүр одоо жишээлбэл одоо Монгол ардын намын одоо Сүхбаатар дүүргийн 10 дугаар үүрч гэдэг юм уу. Одоо Ардчилсан намын одоо Баянгол дүүргийн тэдгээр үүрч гэдэг юм уу. Тэгээ одоо нэг жоохон боломжтой мөнгө төгрөгтэй хүмүүс цуглчихсан намууд одоо үндэсний эвсэл гэхэд одоо жишээлбэл штабуудаа аваад за шинэ эвсэл одоо юу гэдгийг за тэг бусад намууд ч гэсэн ингээд энэ тэнд ингээд нэг түрээсээр одоо намын байр гэдэг нэртэй юмуд аваад тэг хамгийн гол сонирхолтой юм нь тухайн одоо ухуулгын байр, уулын тэрийг ухуулгын байр гэж нэрлэдэг байна тийм ээ. Ухуулгын байрууд нь сонгуулийн 17 сурчлагын 17 хоногийн хугацаанд ажиллаад бусад үеүүдэд одоо хаагдчихдаг. Тэгээ дараагийн сонгуул болтол тэр онгохгүй. Бараг одоо тэр түрээс одоо байшин тэр тухайн намын үүр тэндээ байхчгүй. Тэгээд ийм одоо зөвхөн сонгуулийн үед итгэвчдэг ийм зохион байгуулалттай улс төрийн намууд бол цаана ямар зорилго агуулгатай байна гэдэг бол маш тодорхой байгаа. Тэгээ одоо энэ сонгуулийн ухуулгын байрнууд энэ машин дэргийн түрээс одоо ухуулагчдын цалин хөлс гэл ингээд тооцоод үзэх юм бол маш хэмжээний зардал мөнгийг гаргаж байгаа. Тэгээ үнэхээр энэ хүмүүс маань их орондоо хайртайтай энэ зардал мөнгийг гаргаад байна уу? Эрх мэдэлд шунд дурлсандаа энэ мөнгийг гаргаад байна уу? Ашиг хонжоо олох гэж энэ одоо сонгуульд одоо сайн хүн өглөгч хүний дүр эсгэж жүжиглээд байна уу? Үнэхээр их орныхоо төлөө өөртөө байгаа бүхнийг зориулаад зүтгээд байна уу гэдгийг л манай одоо сонгогчд маань бол үнэхээр нэгтэлж тунгааж бодоосоо гэж хүсэж байна.
Тэгээ Монголын хүний төлөө намын зүгээс бол 38 тойрогт нэр дэвшигч, 4 жагсаалтаар нэр дэвшигч, 4 ийм нэр дэвшигчтэй л бид нар энэ сонгуульд оролцох гээд явж байгаа. За пэйж хуудас үндэсний телевизийн ийм цагуудаар бид нар сурчлагаа хийн. За мэдээж 38 нэр дэвшигч, 42 нэр дэвшигч маань өөрсдийнхөө одоо Facebook хуудасуудаараа одоо зарим нэг сайтуудаар бид нар сурчлагаа хийх баг. За ер нь өнөөдөр энэ сурчлагын үн тарифын талаар бас мэдээлэл өгье гэж. Одоо зарим телевизүүдээс одоо ингээд бидэнд санал ирж байна л да тийм. Жишээлбэл UBS телевизээс ирсэн санал байна. За ингээд удахгүй бид нар бас нийт телевизүүдээс ирсэн саналуудыг би та бүхэн танилцуулъя гэж бодож байна. 1 минутын нэвтрүүлэг хийхэд 990 минут төгрөг. 1 минутны. За тэгээд нөгөө сонгуулийн хуулийн дээр яг хуу нэг одоо сурчлагын нэвтрүүлэг 15 минутаас хэтрэхгүй ч гэдэг юм уу. Нэг телевиз радиогоор одоо нийтдээ тэдэн цагаас хэтрэхгүй ч гэдэг юм уу. Ийм одоо цагийн хязгаарлалт тогтоогд өгсөн. За 15 минутын нэвтрүүлэг хийлгэхэд л одоо 14 сая одоо 850 мянган төгрөг, 250 мянган төгрөг гэж юм. Иймэрхүү одоо төлбөр төлж байгаад 15 минутын нэг удаагийн нэвтрүүлэг хийх нь цацх нь бас яг адил. Одоо 1 минутанд 990 мянган. Тэгээд сурчлагад одоо цацхад бол ихэнх телевизүүд бол нэг 10-аас 20 мянган төгрөгийн ханштай байгаа юм байна. За тэгээд 1 секунд нь ч тийм чинь 1 секунд рекламны үн 10 мянган төгрөг, 11 мянган төгрөг, 22 мянган төгрөг гэсэн л дүнгууд орж ирээд байна. Тэгээд 15 секундын реклам хийлгэлээ гэхэд л одоо шил 300 мянган төгрөг нэг удаагийн реклам цацхад л ийм үн ханштай байгаа юм байна л шүү. Тэгэхээр Монголын хүний төлөө намын зүгээс бол ийм мөнгө төгрөгийг гаргаж реклам сурчлагаа цацах ямар ч боломжгүй байгаа гэдэг бас шууд хэлсэн дээр болж бодож байна. За харин одоо энэ пэйж хуудаснуудаараа ингээд дамжуулаад явах учраас та бүхнийг бас энэ пэйж хуудсын маань дагаад дэмжиж тэгээ пэйж хуудасаар маань өгж байгаа мэдээллүүдэд одоо мэдээллүүдийг цааш нь түгээх замаар ингээд бидэнтэй хамтраасаа гэж хүсэж байна. Бид үнэхээр чин сэтгэлээсээ одоо үнэхээр бидэнд одоо улсын их хурлд төлөөлөлтөй болох юм бол одоо ард иргэдийнхаа сайн сайхны төлөө, шудраг өсний төлөө ялангуяа шүүх засаглал одоо энэ эдийн засгийн шудраг бус хуваарлтуудыг одоо бид зөв зөвхөстэй болгохын төлөө өнөөдөр одоо ингээд чанаргүй үйлдвэрлэсэн маш олон юм зөрчилтэй хуулиуд байгаа. Энэ хуулиудыг эмхэл зэгцлэхээр ингээд маш олон ажлуудыг бол үнэхээр одоо энэ шинээр байгуулагдах улсын хурл бол хийх ёстой. Тэгэхээр үнэхээр ажил хийдэг улсын хурл байгуулах гэвэл одоо бид нар одоо сонгуультай үнэхээр хариуцлагатай оролцож үнэхээр одоо ажил хий гэж одоо судалгаа шинжилгээний ажил хийж чаддаг улсын хурл байх ёстой хүмүүсийг одоо бид нар одоо тойрогоос сонгож одоо илгээх юм зайлшгүй шаардлагатай байна. Тэгээ ер нь бол одоо улс орныхоо төлөө одоо зогсох чинь одоо энэ саналаа зөв өгөхөөс эхлээл одоо энэ чинь өөртөө шудраг байхаас хүсвэл ямар нэгэн хүн одоо жишээлбэл хууль зөрчөөд таны саналыг авах гээд одоо эд материал хөрөнгө мөнгө санал болгож ивэл шууд тэр хүн саналаа өгөхгүй байх чинь ингээд ийм жижигхэн зүйлээс одоо энэ шудраг өсний тэмцэл маань бол эхлэе шүү гэдгийг л та бүхэнтэй хэлмээр санагдаад байна. Төгөөд юу гэж нэмжлэмээр байна. Яг одоо өнөөгийн нийгэм одоо бид нар бүгд харж байна. Асар харгас ер нь сүүлийн үед бол бүр тодорхой болж байна. Ардчлал бол ерөөсөй байгаагүй байна. Ардчилсан гэсэн нэрийн дор ардчилсан биш болж байна. Энэ одоо тийм асар юм харгисын нийгмийг зүгээр энэ чигээр нь улам уруудуулаад явуулах байх, энэнийг таслан зогсох, энэ өөрсдийн одоо энэ эх орноо аврах ийм чиг хүсэл эрмэлзэлтэй эх орончид бидний дунд байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс одоо гарч ирж одоо нэрээ дэвшүүлэх бол оройтсон байх. Одоо сонгуультай идэвхтэй оролцож зөв сонголтоо хийх шаардлагатай байна. Бидний хувьд болохтой зэрэг манай намын онцлог болохтой зэрэг бид нар яг иргэнтэй хандсан, иргэнээ баялаг гэж үзсэн тийм нийгмийг үндсэн хуульдаа заасан, дайлангуяа тэр эхэм зорилготой заасан тэр нийгмийг бүтээн цогцлоо, тэрний төлөө тууштай явна гэсэн энэ чин ирмэлзэлтэй ер нь эх орончдоос бүрдсэн
ийм нам байгаа. Тэгэхээр одоо сая Батялтмын хэллээ. Маш тийм хүч тэнцвэргүй 17 хоногийн хугацаатай ийм тулаанд бид нар орох гэж байна. Тэгэхээр бид нар өмнө ийм л тэнцвэргүй тулаанд зөвхөн одоо хүмүүсийн сэтгэлийн тус дэмээр сонгуульд оролцсоор ирсэн. Энэ сонгуульдаач мөн тийм байдлаар оролцсон. Өмнөх лайвударч бас дурдгдсан байгаа. Бид нар энэ бол жинхэнэ эрүүл улс төр гэж бид үздэг. Тэр мөнгөөр далаасан, мөнгөөр зодсон, мөнгөөр одоо бороо оруулсан ийм сонгуул бид нар 8 удаа хийлээ. Үр дүнгээ одоо өнөөдөр бид нар яг мэдрээд хараад сууж байгаа. Тэгэхээр одоо өнгөрсөн 30 жилийн хугацааны туршлагаас ард түмэн одоо халуун чулууд олоосон гэдэг шиг ийм туршлага та бүхэн сууж байгаа гэдэгт бол маш ихтэй байгаа. Тэгэхээр энэс одоо үүнээс цааш хинээр одоо Монгол улсыг өдөрдүүлж болохгүй вэ гэдэг л одоо хамгийн тодорхой тийм дүгнэлт бол гарсан байгаа гэдэгт бол итгэлтэй. Тэгэхээр энэ хүч тэнцвэргүй тулдаанд бид нар бол одоо бусд намууд одоо бусд өмнөчтөр одоо ч бас тийм бүр илүү тийм одоо шудраг бус сонгуул болно. Тэгэхээр бид бол одоо эх орончдын одоо дэмжлэг сэтгэлээр сонгуульда оролцсоор ирсэн энэ удаачдыг та бүхэн одоо олон эх орончд бид нарыг дэмжин та бүхэндээ туслая. Одоо машин унаага бензин одоо түлшээ өөрөө хийгээд ингээд сонгуульч яваад өгөө гэсэн хүмүүс мөн сонгуулиуд ч гэсэн ирж ирсэн хүмүүс маань эргээд одоо ингээд бидэн хандаад ингээд за одоо явдгаараа явна шүү, тусалгаараа туслана шүү. Одоо сэтгэл хэвээрээ гэсэн юм байдлаар хандсаар байгаа. Тэгэхээр мөн өшөөж олон эх орончд одоо бидний дунд байгаа. Та бүхэн бид рүү хандаарай. 17 хоногийн хугацаанд мөр зэрэгцэн одоо энэ сонгуул гэдэг энэ уралдаанд хамтраад зүтгэя гэж уриалан дуудаж байна. За тэгэд Монголын хүний төлөө намын талаар бас мэдээлэл өгье гэж бодож байна. За ер нь бол Монголын хүний төлөө намыг төдийлөн хүмүүс одоо мэдэхгүй байх ч гэдэг юм уу, ийм нам сонсоогүй ч гэдэг юм уу. Ингээд одоо энэ Монголын хүний төлөө нам гэсэн пэйжн дээр бид нар ер нь бол хөгжүүлэлт хийгээгүй. За улс төрийн намаа юуны тухайд хөргөлгүйгээр бид нар ингээд Монголын хүний төлөө намд нэг дээр гэж ингээд учир зүггүй зүгээр батлах ямар нэгэн тийм намын гишүүний батлах бол тараагаагүй. За яагаад ингэсэн бэ гэх юм бол ер нь улс төрийн нам гэдэг бол үжил бодол итгэл үнэмшлэлээр эвлэлтэд нэгдсэн. Сайн дурын үндсэн дээр эвлэлтэд нэгдсэн хүмүүсийн нэгдлийг ойлгож болно. Сайн дураараа эвлэлтэд нэгддэг учраас улс эх орныхоо сайн сайхны төлөө, ашигын төлөө бус ашиг олохын төлөө биш, эх орныхоо төлөө эвлэлтэд нэгддэг юм бүтц байхгүй. Тэгэхээр бид нар одоо аль болохоор сайн дураараа эвлэлтэд нэгдэж ирэх хүмүүсээр одоо гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, одоо өргөдөх ажлыг л бид нар зохион байгуулж байгаа. Тэгэд Монголын хүний төлөө намын бусад намуудаас ялгарх нэг онцлог бол бид нар үндсэн хууль, Монгол улсын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хууль, Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндэсний аюул байдлын үзэл баримтлал гэсэн бичиг баримтуудын хүрээнд бид нар одоо эвлэлтэд нэгдъя. Эх орныхоо төлөө цөмөрөө одоо ингэж зохион байгуулалтанд орж шатны сонгуулиудад ингээд бүгдээр хамтарч оролцоо гэсэн ийм уриалгыг гаргаад ингээд тасралтгүй ажиллаж байгаа. Бид нар 2017 онд улс төрийн намаа байгуулсан. 2017 оноос өмнө бид нар иргэдийн шудраг шүүх гэдэг нэртэй төрийн бас байгууллагаар дамжуулаад нийгэмд шудраг усыг хэрхэн тогтоох юм бэ? Яагаад бид нар энэ шудраг ус нийгмийг байгуулж байна? Яагаад энэ өнөөдөр энэ авилга албан тушаалын гэмт хэрэг ингээд одоо ямар ч хяналт хариуцлагагүй юм одоо нөхцөл байдал үүсээд хэдэн 10 тэрбум их наядаар нь одоо яригддаг албан тушаалын гэмт хэрэг
үйлдэгдэт байгаа юм бэ. Энэ гэмт хэрэгтэй тэмцдэг одоо нөгөө тэмцэх үүрэгтэй одоо нөгөө хууль хяналтын байгууллагын чинь юу хийгээд байгаа юм бэ гэдэг асуудлыг бид бол тогтмол хөндөж тогтмол одоо хууль хяналтын байгууллагын буруутаагаас болж эрхэм зөрчигчийн иргэдийг хамгаалах тухайн одоо иргэдийг өөрийнхөө эрхийг хамгаалах чадварыг олгох сургалтуудыг зохион байгуулах гэх мэтээр бид нар тасралтгүй одоо ингэж 20 жил ажиллаж байгаа хамт олон байгаа гэдгийг бас хэлмээр санагдаж байна. Тэгээ одоо ингэж сонгуул болохлээр улс төрийн нам гэхлээр манай ард иргэд сонгогчдын улс төрийн мэдлэг боловсрол одоо сул байгаа учраас зарим нэг хүмүүсийн асуулт одоо ингэ асуулт асуухгүй нам хэрэггүй. Энэ чинь эхлээд юмыг ингэж үзэх хэрэгтэй шүү дээ. Танилцаад асуулт асуух хэрэгтэй шүү дээ. Хүнд одоо асуулт асуух чадвар бол оюун ухаантай хүний бусад адгуусан амьтдаас ялгаа байхгүй. Бид нар асуулт асууж иж эргээд хариултаа аваад хариулт байхгүй байхад бид нар эргэлзэн, тэнэгэлзэн үнэхээр хариулт өгөөд авах юм бол зөв хариулт өгж явах юм бол бид нар яах нь вэ? Тухайн одоо асуудалд нэгдээд ингээд цаашаагаа ингээд одоо ойлголцоод явах жишээтэй. Гэтэл өнөөдөр манай нийгэмд ямар юм байна гэхлээр бүгдээрээ ихэнх нь одоо жишээлбэл улс төрийн ямар ч мэдлэггүй. Тэгээд одоо улс төрийн намуудын гишүүдийн дунд бид нар судалгаа хийж үзсэн. Өнөөдөр ингээд том гэдэг нэртэй намууд одоо бид нар өнөөдөр зарим намыг том нам гэж яриад зарим сэтгүүлч чи одоо жижиг нам том нам гэж яриад байна. Би бол том нам жижиг нам гэж нам байдгүй харин одоо бодлоготой бодлогогүй нам гэж байдаг гэж би боддог. Бид боддог. Тэгэхээр энэ улс төрийн намын тухай асуудал эхлээд жишээлбэл та бүхэн юу зориод байгаа юм бэ? Зорилго чи юу юм бэ? Та нар одоо юуны төлөө нэгдсэн хүмүүс вэ гэж асуух хэрэгтэй байхгүй юу? Ер нь хааны газар хүмүүс бөөгнөрөө зогссон байх бол тэгнэ үстэй. Ядахтаа зүгээр зах дээр хүмүүс бөөгнөрөө зогсчиход наа чи юу байгаа юм бэ гэж хүмүүс олж асуудаг үстэй. Тэгэхээр чин тэр хүмүүсийн дунд магадгүй нэг Жерко ч юм уу нэг өмч ч юм уу зарж ийн ингээд хүмүүс нэг Жерко сонирхсан хүмүүс нь шалтгаантай цугласан тийм. Тэгэхээр энэ чинь улс төрийн нам гэдэг чинь бид нар ингээд тодорхой зорилгын хүрээнд ингээд нэгдсэн байх. Та нар ямар зорилгоор нэгдсэн бэ гэж асуудаг хүн баг байхгүй. Одоо нам хэрэггүй. Нам шиг хэрэггүй байх. Бараг намд орчихлоор хулгайч болчих гэж ойлгодог тийм хүмүүс байгаад шүү дээ. Тэгэхээр энэ бол яг зүгээр улс төрийн нам гэдэг бол байгууллагын гутлаа шууд ингээл томроод шууд ингээл бүх сум хороодуудад салбар үүрээ байгуулаад ингэж одоо худлаа одоо хөлөгдөж байгаа бол энэ бол нам биш шүү гэж би зүгээр шууд хэлнэ. Одоо ингээд хэсэг хүмүүс яваал тийм нэг ингээд за одоо бид нар намаа байгуулчлаа гэх хоёр хүн суулгах чинь гутлаа нөгөө хоёртоо ингээд намын тамга өгөөд тэгээд нэг байшингийн гадаа намынхаа хаягийг бичснээр тэр нам үүсчлээ гэж ойлгож болохгүй. Харин үнэхээр манай нам гэж сэтгэхэд бид ийм зорилготой шүү. Бид орон нутгад ийм хийх гэж байгаа шүү гэдэг ингээд зорилго үзэл санаагаараа эвлэлдээд нэгдсэн тохиолдолд үүнийг бид нар нам гэж хэлнэ. Жинхэнэ намын гишүүд яадаг гэхээр намаа хөгжүүлэхийн тулд өөрсдөө байгаа бүхнийг зориулна. Гэтэл өнөөдөр манай намууд яадаг гэхээр жишээлбэл одоо намын үүр хороодтой одоо зарим өөрсдөө том гэж нэрлэдэг намууд ингээд аваад үзэхлээр ерөөсөө зүгээр сонгуул болохлээр нэг том нэр дэвшигч ирдэг. Нэр дэвшигч ирэх юм бол бидэрт мөнгө өгдөг. Манай намын хороог нэг том хүн мөнгөтэй хүн удирдах ёстой. Тэр хүн бидэрт мөнгө хуваарлт тарааж авах ёстой гэсэн ийм ойлголттой. Одоо сонгуулиар одоо энэ нам болгон өөрийн байртай байгаад ямар шаардлагатай. Сонгуулийн сурчлагын байрыг нэг цонхны үйлчлэгийн хэлбэрээр нэг байр бүх намууд одоо ингээд хамтдаа сурчлагаа тарах материалаа байршуулад сонгогч нэг сурчлагын байраар ороод тухайн орон нутагт нэр дэвшиж байгаа бүх намуудтай танилцаад бүх нэр дэвшигчтэй танилцаад тарах материалыг аваад одоо гэртээ харих боломжийг өнөөдөр одоо энэ төрөөс олох хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр тусдаа байшин төрөөсөлж аваад тусдаа ингээд хүмүүсийг нөгөө үндэсний нэгдлийг бэхжүүлэх биш бүр ингэж хүмүүсийг нам эмчлэр нь хаглан бутаргах. За магадгүй одоо баг одоо энэ нам одоо Монгол ардын арчсан нам одоо бусад одоо тэр мөнгө төгрөгтэй намуудын одоо хийж байгаа ажил бол энэ намын байрнууд сурчлагын байр биш зүгээр мөнгө тарах, хувилдааны хийх ийм одоо байр оромжуулж одоо хувираад байгаа шүү гэдгийг л одоо бас хэлмээр санагдаад байна. Тэгэхээр одоо сонгогчд одоо 6 сарын 28-ны өдөр шийдвэр гаргана шүү дээ. Тэгэхээр сонгогчд та бүхэн одоо үнэхээр хэрсүү байгаа чи өөрийгөө төлөөлөөд өөрөө чинь дуу хоолой болоод өөрөө чинь их ашигыг тэр төрийн өндөр одоо эндэр дээрээс хамгаалах ёстой хүн үнэхээр өөрөөс чинь урахгүй хүн байх уу? Өөрөө чинь төлөө үнэхээр үгээ хэлж чадах хүн байна уу? Үнэхээр тэр хүн чинь шудраг хүн үү, худлаа ярьдаг хүн үү үгүй гэдгийг маш сайн нягтлж ээж одоо сонголтоо хийгээсэй л гэж хүсэж байгаа юм. Түүнээс нөгөө төрийн төлөө огтон боож хүн гэж миний оролцоо гэж юу байдгийг надаар л энэ сонгуул дутуу гэж
гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар хандах нь бол монголчууд та бид арчилсан улсаас арчилсан нийгмээсээ татгалзаж байгаа ийм татгалзал болно шүү гэдгийг бас хэлмээр санагдаад байна. Тэгэхээр Монголын хүний төлөө ном бол бид нар яг ингээд одоо нөгөө одоо хөгжлийнхөө үе шатаар ингээд эрүүл хөгжиж байгаа улс төрийн ном гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол манай намд гишүүнээр элсий гэсэн үг болгоно. Манай үг хаалга нээлттэй. Ороод ирж байгаа тохиолдолд бид та бүхэнтэй ярилцаад үнэхээр улс төрийн мэдлэг чи ямар байна? Тогтоо. Та үнэхээр улс төрийн мэдлэг боловсрол дутуу байж болно. Тэгвэл бид нар та бүхэнд улс төрийн мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгуулна. Та Монгол улс хэрхэн зохион байгуулалтанд ордог юм? Монгол улсын төрийн үйл ажиллагаа яаж явагддаг? Тэр талаар мэдээлэл байхгүй бол бид нар та бүхэнд үндсэн хуулийн сургалт орно. Ингээд үнэхээр таны хүсэж байгаа зүйлийг бид ярьж байгаа бол та сайн дураараа бидэнтэй нэгдэл гэдэг ийм л одоо бид нар одоо шаардлагыг тавьдаг. За түүнээс энэ одоо бид нар ингээд сонгуул заавал ялах гал, заавал ингээд чичрээл, дайраал ингээд юугаач хамаагүй өгөхгүй ингээд янз янзын одоо ингээд сайн хүний одоо баг бурхны дүр бүтээч гэл ингээд дүр эсгээд одоо явахгүй гэдгээ бас та бүхэнд хэлмээр санагдана. Тэгэхээр ер нь бол Монголын хүний төлөө ном бол энэ сонгуулийг дуусаад бид нар одоо бол энэ 7 жил болчихлоо тийм ээ 2000 одоо 17 онд анх улсын дэд жүгд бүртгүүлснээс хойш 7 жил хоёр дахь удаага бид нар ингээд сонгуульд оролцож байна. Тэгэхээр бол бид нар одоо ямар ч хэлсэн одоо аймагуудад одоо дүүргүүдэд намынхаа хороог байгуулах за сум одоо хороодод бид нар намынхаа үүрийг байгуулах ийм одоо үндсэн суурь тавьж чадсан гэж үзэж байгаа 7 жилийн хугацаанд. Тэгэхээр одоо 2024 оны сонгуул дуусаад бид нар Монголын хүний төлөө намыг сурталчлах гишүүн өсвөлөх ажлыг бид нар системтэйгээр зохион байгуулахаар ажиллаж байгаа маа. За тэгэд мэдээж нөгөө манай намд гишүүнээр риск сонирхолтой мөртлөө бид нартай холбогдож чадахгүй хүмүүс бас ингээд холбогддог. Танаа нам хаана байд юм бэ? Танаа намтай яаж холбогдох вэ? Та бүхэндээ нэгдэх гэсэн юм а гэсэн ийм хүмүүс маш их байдаг. Тэгэхээр одоо энэ Монголын хүний төлөө нам гэсэн пэйж хуудасаа дагаад одоо яваарай. Тэгээ миний бие бол Монголын хүний төлөө намын дарга одоо Батялалт гэдэг үү. За манай Отхон баяр маань бол Монголын хүний төлөө намын дид дарга гишүүнчлэл одоо орон нутгийг хариуцсан ийм Монголын хүний төлөө намын одоо дид дарга байгаа. Тэгээ Отхон баяр даргын яг бүрэн одоо хариуцсан ажил нь бол одоо дүүрэг хороодууд одоо намын хах шатны байгууллагуудыг байгуулах, гишүүн илсүүлэх, гишүүдийг үүргэжүүлэх зохион байгуулах ажил байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол ингээд намынхаа талаар ингээд товчхон мэдээлэл өгсөн дээр байх гэж бодож байна. За намын гишүүнчлэлтэй холбоотойгоор одоо жишээлбэл энэ сонгуулийн сурчлагын үед одоо бас Монголын хүний төлөө намын гишүүнээр хэлсэх тохиолдолд яг талаар тодорхой зааварчилга өгч үү те. Тэгээд ярианы төгсгөлд яг тодорхой хэлье. Зүгээр бодлогын хувьд манай нам ер нь гишүүнчлэл одоо бид нар олоолаа болох гол зорилго бол тавьж ажилладаг мэдээж ойлгомжтой. Бид нар төрөн зохицох хэллээ бид нар баян болох гол зорилго байхгүй. Хөрөнгөтэй мөнгөтэй болох гол зорилго байхгүй. Бид олоолаа олон монголчууд, олон эх орончууд нэгдэж нийлхэл одоо ийм л одоо утга санаа энэ дээр бол байнга явна. Зүгээр өнгөрсөн одоо сонгуулийн үед гэх баахан мөнгө одоо намруулал гарч ирдэг хүмүүстэй харьцуулахад бидний хувьд бол одоо зэрэг одоо ерөнхийдөө үйл ажиллагаа маань одоо мөнгө санхүүгийн байдлаас болоод хэдий одоо ашиглалтаа явагдагч зогсолтгүй явагддаг. Тэгэхээр одоо мөн хугацаанд цаашлаад Монголын хүний төлөө нам нөгөө тал бол одоо гişүүж дэмжих та бүхэнд бол байнга нээлттэй. Зөвхөн сонгуулийн үеэр ингээд яригадаад байгаа ч биш. Сонгуулийн маргааш одоо хизээж бид нар та бүхэнд нээлттэй байгаа. Бид яагаад гэвэл бид нар гол зорилго олоолаа болох. Сонгуул бол 4 жил тутам явагдгаараа болдгоороо болно. Бид нэр тэмцлээс бол хязгаарч болохгүй. Өнгөрсөн жилүүдэд одоо бид нар жишээ нь парламентод суудлагүй удаан хугацаагаар суудлагүй намууд одоо жижиг гэж хэлээд байгаа. Гадуур хэлээд байгаа.
Ер нь бол жижиг гэдэг үг бол маш буруу сонголт. Тэгэхээр яг хөө жижиг гэж гадуур яригдаг гэдээ бас жоохон ойлгомжтой болгоход нэг сэлжихий. Эдгээр намуудыг мөн бас ойртуулж нэгтруулах гэж нэгдүүл нийлүүлэх биш те. Бас нэгэнт одоо улс төрийн нам гэж өөрсдөө нэрлэж байгаа бол бид нар өөрөөр хэлбэл биднэрт нэг зорилготой гэсэн үг. Магадгүй үзэл бодол өөр байх боловч нэг зорилготой. Тэр зорилго нь юу гэхтэй зэрэг одоо хүчрэх Монгол улсыг бий болгох. Тэгээд энэ дээр бол одоо эцсийн бүлэгтээ энэ 30 хэдэн намч бай, энэ сонгуульд оролцож байгаа 20 хэдч бай. Яг энэ сэдвээр бүгд гар барьж одоо чадах чадвартай байх хэрэгтэй. Хэрвээ ийм зорилготой бол гэтэл баг энэ ийм зорилго гэж ярих битгий хэл нэг намын дотроо уучраа болж чадахгүй одоо тийм болчихсон намууд төртөл одоо байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд хэрвээ эцсийн зорилго нь хүчрэх Монголын төлөө байсан бол тэгж хагаралдаж хэмхрэлээд одоо учир нь олдохгүй таргаа татчихсан шагаа шиг ийм байдалтай байх үг нь бол боломжгүй байхгүй. Тэгэхээр сонгуулийн одоо энэ сурталчилгааны үеч бай, сонгуулийн дараач бай, одоо эх оронч Монгол хүн та бидний хувьд бол баялаг. Тэгэхээр та бүхэн манай хувьд байнга нээлттэй биднийг одоо олоход бол тийм хүнд биш. Яг нэрээрээ иргэдийн шударга шүүх төрийн бас байгууллага болон Монголын хүний төлөө нам гэсэн энэ хаягмаараа бид нь байнга нээлттэй байж байгаа. Бид нар хандхад одоо ер нь та бүхэнд бас амлахад тэр босод та ялангуяа энэ том намууд гэж яригадаад байгаа энэ ээлжлэн төрийг барьсан намууд одоо гишүүнчлэлээр элцэх одоо харьцуулахад бол хамаагүй одоо амар хэлбэр байх нь бол ойлгомжтой. Тэгээд та бүгд хизээд бидэнд рүү хандж болно шүү. Мэдээж гишүүнчлэлээр хэлцгээд тодорхой хэмжээгээр бичиг цаасны ажил явагдав. Бид нар цаашлаад гэсэн гишүүнчлэлийг бас захимжуулах харьцангуй одоо ард иргэдэд ойрхон болгох одоо бүхэл боломжтой арга хэмжээг авч тэр бүхнийг эрэлхийлж ингэж ажиллаж байгаа. За бидний лайв ингээ өдөртний лайв байна. Ер нь өдөртөө бид ингээ хоёр асуудлын өрөөнд ингээ лайв хийхээр төлөвлөд байгаа юм. Одоо бидний чадах юм лайв байгаа учраас. За тэгээд юу шүү. Манайха энэ сонгуульд бас Монголын хүний төлөө намыг одоо сайн дураараа сурчлаж одоо сайн дурын үндсэндээ бидэнтэй хамтарч ажиллах хүмүүс бид нар нээлттэй байгаа шүү. Ядахтаа одоо өөрийнхөө амьдарч байгаа газар дээр жишээлбэл одоо нэг самбар байрлуулад өгч байдаг юм. Нэг иймэрхүү ажлуудыг сайн дурын үндсэн дээр хийх хүсэлтэй байх юм бол бас бидэнтэй холбогдоорой гэж хүсэж байна. Тэгээ манай пэйж хуудсан дээр бол миний утасны дугаар ингээд шууд байж байгаа 99108592 гэдэг миний утас байгаа. За манай утган баяр дараагийн утас бол 99100513 ингээд биднийг одоо хинийч хайсан ингээд бид нар бол хүн болгонтой ингээд нээлттэй харьцдаг байгаа. Тэгээд ер нь дараагийнхаа одоо лайвдаар бид нар ер нь юун дээр тулгуурч нэгдэх юм бэ гэдгээл бас их сайн ярилцмаар байна. Бид бол ерөөсөө Монгол улсын өнөөдөр хүчин төгөлтөөр мөрдөгж байгаа үндсэн хуулийн дээр нэгдэцгээе л гэдэг. Бид нар одоо үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг бүгдээр ингээд аваад үзэх юм бол манай үндсэн хуулийн эрхэм зорилго бол үгүйсэхээ аргагүй ийм сайхан эрхэм зорилго байдаг шүү дээ. Монголын ард түмбэдийг хорондоо хүмүүлэг иргэний арслан нийгэм байгуулна, улсынхаа тусгаар тогтмол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлнэ, хүний эрх эрхчлөө шударгаас үндэсний нэгдлийг дээдлж одоо тэгш их одоо юу гэдгийг хууль дээдлэх үндэсний одоо юу нэгдлийг хангах гэдэг ингээд энэ одоо үнэт зүйлүүдэд бид нэг зарчим хэлбэрээр үндсэн хуулиндаа заачсан. Тэг эрхэм зорилгоо ингээд судлаад үзэхлээр бол тэн дээр шударгаар амьдарцгаа, ив нэгдэлтэй амьдарцгаа, их оронч байцгаа гэсэн агуулгууд байгаад байдаг. Тэг бүр 19 дугаар зүйлийг ингээд судлаад үзэх юм бол төр нь иргэнийхээ өмнө ямар үүрэг хүлээд юм бэ гэдэг маш тодорхой хуульчилчихсан. Тэгэхээр би одоо нийт сонгогчдод одоо энэ 17 хоногийн хугацаанд бид нар энэ нэр дэвшээд байгаа нөхдүүдээс энэ эрх баригчдаас
одоо нэр дэвшиж байгаа хүмүүсээс үндсэн хуулиа мэдхүүгүй юу гэдгийг л одоо маш сайн асуумаар. Өөртөө үндсэн хуулийг хэвлээд бариад явж болж шít. Одоо хүн болгоо одоо захин орчинд амьдарч байна. Үндсэн хуулийнхаа 19-р зүйл, 1-р зүйлийг гаргаж ирээ. Та одоо энэ өнгөрсөн хугацаанд энэ Монгол Ардын намынхнаас ардсан намынхаа асуумаар шít. Та энэ төрийн үүргийг мэдхүү. Төрийн үүргээ мэдэхгүй, төрийн албан хаагч, төрийн удирдах албан тушаалтан болно гэдэг чинь үндсэн хуулинд заасан төрийн үүргийг төрийн нэрийн өмнөөс нэг хийж хэрэгжүүлэх гээд байгаа юм шиг. Гэтэл тэр үүргээ мэдэхгүй хүн өнөөдөр ерөнхий сайд хийж яадаг. Тэр үүргээ мэдэхгүй улсын хурлын гишүүн хийгээд ахлаар хэний төлөө ямар үүрэг хүлээх гэж, ямар үүрэг гүйцэтгэх гэж тэнд байгаагаа ухамсарлаагүй хүмүүс та биднийг төлөөлж хууль бүтээгээд ахлаар тэр чанаргүй хууль гарах нь аргагүй шүү дээ. Миний толгой өвдөд энэ ихлээр гизний юм өгөөд иж болохгүй шүү дээ. Манай улсын хурлын гишүүд бол үнэхээр нийгмийг эмчлэх эмчнэр мөн. Эмчлэлийг арга нь юу гэхээр хууль бүтээдэг. Хууль бүтээхийн өмнө нийгмээс судалж шинжлэх ёстой. Ямар салбарууд нь яаж тоглолтоод байгаа, хоорондоо хэрхэн уялддаг юм. Асуудлыг цогцоор нь харж шийдэх ёстой байдаг болохоос биш зөвхөн ганц нэг асуудлыг дангаараа шийдэх гэж хөөцөлддөг гишүүдтэй байгаад их юм бол бид нар ингээд нэг шавар цуусан машин шиг нэг асуудлаа яриад хоорондоо хэрэлдээ сууж идэг юм ард хүн болоод байна шүү. Тэгэхээр энэ улс төрийн мэдлэг боловсролоо нийтээрээ нэмэгдүүлэх, ямар хүнээр өөрийгөө төлөөлүүлэхээ хинээс хараад тусаар өөрөө шийдэхдээ үнэхээр өөртөө хэрэгтэй, ирээдүйдээ хэрэгтэй байгаа зүйлийг шаардаж сонголтоо хийх хэрэгтэй юм уу тийм магадгүй 4 жилийн хугацаанд хэрэгжих сайн бодлогыг хүсч сонголтоо хийх юм уу? Нэг 4 өдөр шоудад дуусчих өнгөөрөө жишээлбэл саналаа худалдах юм уу гэдэг бол энэ тэгээд баг энийг дахин яриад шаардлага хүн болол ойлгох юм шиг тийм. За ийм байна. Тэгээд ямар ч юм Монголын хүний төлөө нам гэсэн пэйж хуудасаа та бүхэн шеэрлээд өгөөрэй. Үнэхээр бидэнтэй үзэл бодол нэгтэй байвал. За үнэхээр бидэнд эргэлзэж байгаа зүйл юм бол шууд энэ лайв дээр орой ч юм уу бид нар 2 удаа лайв хийнэ гэж шүү дээ. Тэгэхээр тийм янз янзын тийм гүтгэлэг тараагаад явж байгаа хүмүүс байгаа. Мэдээж нөгөө манай эрх баригч нар маань бол мэдээж эрх мэдлээ алдахгүй тулд өөрсдийг нь түлхэж унгаж магадгүй гэсэн улс төрийн хүчнүүдийг бол янз янзаар оролддог, хууль хяналтын байгууллага шалгуулдаг, эрүүдэн шүүдэг ийм ажлыг бол өөрсдөө тасралтгүй хийдэг шүү дээ. Сая ихэд миний нэр дэвшихэд бас нэлийн асуудал болж иж нэр дэвшиж шүү дээ. Шүүх хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод тэр шүүхийн шийдэх тогтоол нь олдохгүй гэдэг юм. Тэгэхээр энэ бид нар энэ мэдээлэл хандахтаа бас нэлээд нухацтай хандахгүй бол манай эрх баригчид маань бол өөрсдийн шүүгчтэй болсныг ерөнхий сайд маань ярьж байна. Улс төрчид шүүгчтэй болцсон. За прокурортой болцсон, өмгөөлөгчтэй, сэтгүүлчтэй, хэвлэл мэдээлэлтэй гэдэг манай мөнгөтэй хүмүүс бүх юм байгаад байна шүү. Тэднэрт юу байхгүй вэ гэхээр эх орноо гих бусдыгаа хайрлах сэтгэл байхгүй. Эх орноо хайрлах сэтгэл байхгүй. Түүнээс бусд нь бол бүгд тэднэрт байна. Тэд нар маш залтай, маш хуурамч. Тэд нар юу ч худлаа ярьж, юу ч ирээд сэргүүгээр амлах чаддаг. Тэгэхээр тийм зүйлүүдүүд ингээд удаа дараа хууртаад л яваад ах уу. Тэгээ нөгөө муу муудад дээрлэх, муу гацсан дээр дээрлэх үү гэдэг чинь ингээд бид нар бол зүгээр хүн болгонтой ингээд энэ тэмцүү харьцаад хүн болгонд мэдээлэл өгөөд хүн болгонтой яг тэгш байдлаар харьцыг гэхлээр зарим нэг хүмүүс нь бол андуурдаг юм шиг. Янз янзын байдлаар бүтээлэг доромжлол явуулаад тэгээд уулзаад ямар учраас ингээд англигүй мэдгүй та нар ч бүгдээрээ сулгаач үсттэй гэдэг ингээд юу ч мэдгүй зүгээр хардлага сэрдлэгээр би нэгэ хардаа сэрдээд ингээд хүнтэй ингээд хэрүүл хийх дон шүглцсэн юм шиг ингээд ингээд янз янзын постууд коммент бичиж байгаа хүмүүсийг хүртэл харахад баг тиймэрхүү байгаад байгаа шүү дээ. Тэгээ би бол нэг үрчлэн хүмүүстэй ярилцах гэж оролддог юм. Тэгээд яагаад гэвэл нэг ч гэсэн хүн зөв мэдээлэл авах шүү дээ тийм үү. Тэгээд ингээд уулзаад ярилцаад тэгж л яриад байсан шүү дээ. Тэр л тэгсэн шүү дээ. Энэ ингэжсэн шүү дээ. Ингээд нэг юм яг их сурвалж нь нотлохоогүй тийм юм дээр ингээд өөрөө баг ингээд мэдж байгаа баттай мэдж байгаа юм ярьж байгаа юм шиг ингээд ярьдаг. Нэг иймэрхүү биднийг хамтаар амьдрахад, эв нэгдэлтэй амьдрахад саад болж байгаа буруу зуршлууд бол бидний дунд үүссэн байна л гэж хэлмээр санагдаад байна. Тэгээд зуршил гэхэр ч бас хаашаа. Зуршил нь бол 30 жилийн хугацаанд нийгмийн сэтгэл зүй тийм болчихжээ.
айгу одоо асар их стресстэй тийм юм л бол биенийг алан хитэн гэж идэг. Ерөнхийдөө маш тийм аюултай нөхцөл байдал руу орчход байна л да. За сүүлийн жилүүд маш хурдцтай явж байгаа бас хүмүүс анзаарч байгаа баг. Юу хурдцтай явж байгаа гэхдээ зэрэг бид нар тодорхой яг тийм нэг ардчилсан нийгмийг бол байгуулсангүй өнгөрсөн хугацаанд. Гэтэл яг тодорхойгүй ийм нөхцөл байдлаас юу болж байгаа нэхтэй зэрэг эргээд 30 жилийн өмнөх одоо 70 жил үргэлжилсэн өнөөх одоо асар өндөр хяналттай дарангууллын тэр систем рүүгээ эргээд одоо буцаж харвах урвал явагдаад нийгмийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал эдгээр бүхэн бол одоо үндэ хүмүүсийг аягүй тийм стрессэн дунд өөрөөр хэлбэл сая нэг одоо жишээ нь комментар авч ирж байгаа хүнтэй ингээд харилцахаар нэг иймэрхүү байдалтай дүр зураг харагдаж ийн гэдэг манд одоо асар их тиймэрхүү байдлаар өөрийгөө илэрхийлж стрессээ тайлдаг ийм орчин нийгэм бий болчихжээ. Ер нь бол шууд арга зааж өгöd байна шүү дээ. Одоо намайг сонгооч гэдээ очиж байгаа хүнээс сонгогч бид нар асуулт асуух хэрэгтэй. Тэрийг таних тулд асуулт асуух. Зүгээр хэн нэгний дам яриагаар эсвэл одоо фэйсбүүкээр явуулсан ямар нэг мэдээлэл дээр үндэслээд дүгнэлт хийчих биш. Яг дүгнэлт хийж болно. Тэрийг одоо уулзсан ярилцсан сонгуулийн цуглаа хийн гэхдээ зэрэг та бүхэн асуулт асуугаач. Асуултаа асуугаач. Тэгээд одоо бид манай намаас яриад байгаа юм болох төр бидний хариулт бол дандаа одоо хүчин төгөлдөр мөрдөгж байгаа үндсэн хууль дээр суурилсан хариултууд байх бол бид нар одоо ямар нэг юм зохиогоод бүр ингээд энэ ертөнцөөс Монголоос хальсан юм одоо гинт эсвэл одоо ингээд нэг гинт аман цахтнаад яриад байгаа асуудал биш. Цагаан морин жил батлагдсан тэр үндсэн хууль дээр суурилсан тийм хариултууд өгд мөн та бүхнийг одоо нэг үндсэн хуулиа баримтлан үндсэн хуулиа дээдлэн үндсэн хуулийн жишээ нь одоо бид нар чинь одоо үндсэн хууль айгүйх шүүмжлдэг ард юм болчих. Гэхдээ энэ үндсэн хууль бид нар үндсэн хуультай улс тусгаар Монгол бүрэн бүтэн бүгд найрамд тулс бид нар. Тэгэхээр энэ үндсэн хуулиа одоо дээдлэн үндсэн хуулиа би мэднэ. Тэгээд үндсэн хуулийнхаа хүрээнд ингээд та бүхний одоо ирээдүйн сайн сайхны төлөө ингээд бодлого хуулиа батлаад ингээд явж чаднаа гэж ярьж байгаа тэрийг харуулж чадж байгаа тэдгээр хүмүүс л одоо бид нар тэдгээр хүмүүсийн гартал одоо төрийн алтан жолоог одоо атгуулах ёстой шүү. Та нар асуултаа асуугаарай. Мөрийн хөтөлбөрийн үзээрээ хараарай гэдэг ийм одоо уриалга зөвлөмжийг л та бүхэнд бас хэлмээр байна л да. Би ч өөрөө сонгогч мөн л одоо тэр амьдарч байгаа тойрогтой бас сонгуул өгнө. Тэгэхээр одоо манай дээр ямар улсууд нэр дэвшиж орж ирэх юм тэдгээрийг маш сайн судлана. Ингээд та бүхнийг бас ийм байдлаар хариуцлагатай хандахгүй бол одоо магадгүй зарим одоо эрдэмтэн судлаачдаас би бас их санаа хатуу дүгнэлт бас сонсч байна л да. Энэ магадгүй энэ сонгуул бол одоо хамгийн сүүлчийн сонгуульч гэх шиг бас нэг тийм айц төрүүлэн дүгнэлт хийж байгаа тийм судлаач хүмүүс байна. Гэхдээ зэрэг зүгээр өнөөдөр бүрэлдээд тогтсон нөхцөл байдал төрөний хэлсэнчилсэн эргээд нөгөө хуучин нийгэм рүүгээ урвах тийм урвал явагдаж байна гэдэг ийм одоо тэдгээр эрдэмтэн судлаачд манд бол хашцсангуу одоо мэдлийн үндсэн дээрээс юм судалсны үндсэн дээрээс бас тэр дүгнэлтээ хийж байгаа байх. Магадгүй одоо бас юу энэ сонгуул бас сүлжиг байх нь бас арай юу ч бол гэхдээ бид нар Монгол улс үнэхээр бид нар ардчлалыг хүсэж байгаа бидтэй тийм ээ. Тэгэхээр энэ ардчлалаа бид нар ардчлалыг жинхнээр нь зохицлох Монгол хүн өөрийнх их орондоо эзний ёсоор айх аюулгүй эрхчлөөгөө бүрэн дүүрээ эдлээд ингээд ийм амьдрах тийм
аз жаргалтай Монгол улсыг байгуулах, хүчирхэг Монгол улсыг байгуулах одоо их хуримчил бидний дунд бол байгаа гэдэгт бол би бүрэн дүр итгэлтэй явдаг. Тэгэхээр энд та бүхэн одоо магадгүй зарим нь бол байнга саналаа өгдөг хүмүүс байгаа. Магадгүй алдаг өнөг зарим саналаа өгдөг. Зарим тохиолдолд бүр огт одоо өнгөрсөн 8 сонголт огт саналаа өгөөгүй ч юм уу. Ийм хүмүүс бол байдгийн байлээ. Тэгэхээр та бүхэн энэ сонгол бол арай л нэг тийм бас нэг учиртай хандах ёстой, бас анхаарлаа хандуулах ёстой ийм сонгол байгаа шүү. Нэгэнт сүүлийн хэд хэдэн сонгуулиас арай өөрөөр энэ сонгуул явагдана. Одоо холимог систем гэж яригдаад та бүхэн сонссон баг. Тэгэхээр энэ холимог системээр орж ирж байгаа энэ сонгуул маань харьцангуй одоо өмнөх сонгуулиудыг бодвол сонголттой сонгуул явах бас магадлал байгаа. Тэгэхээр та бүхэн сонгуультай идэвхтэй оролцох хэрэгтэй хэний хэлж байна. Хоёрдугаар зөв сонголтоо хийх хэрэгтэй. Яль нь зөв хүн бэ? Яаж мэдгийг бид нар одоо гадна бэлэнцэг бүгд л тийм байгаад байгаа. Ялахд хэцүү байна. Тэгэхээр энэ дээр ерөөс цорын ганц асуулт асуу. Үндсэн хуулиа хэвлж орж байгаа дэр үндсэн хууль дээрээс асуулт асуу. Энэ одоо үндсэн хуулиа та харах юм бол энэ өнөөдрийн нийгэм үндсэн хууль дээр биччихсэн тэр ад жаргалтай Монгол улсын нийгмээс тис эсэргээрээ байж байгаа. Тэгэхээр энэ болгоны шалтгааныг асуухад маш тодорхой болно гэж одоо зүгээр миний хувьд бодож байна. Тэгэхээр иймэрхүү зөвлөгөө өгч байна. Тэгээд дараа нь хэлэхэд одоо бидний хувьд Монгол хүн та бол Монголын баялаг. Тэгэхээр та бүхэндээ бид нар бол үе талга нээлттэй. Бид нарыг одоо энэ сонгуулийн сурталчилгаанд маань одоо өөрийнхөө чадах хэмжээгээр бид нар бол мэдээж биднэрт хүн хэрэгтэй. Биднэрт Монгол хүн та хэрэгтэй. Тэгэхээр та хүрээ дээр тэгээ хамтраад ингээд одоо энэ сонгуулийн үйл ажиллагааг одоо амжилттайгаар ингээд дуусгая гэж хүсэж байна. За тэгээд Монголын өнөөдөр төлөө нам пэйж дараа манайхаа. Өнөөдрийнхөө лайвыг ингээд энэ төрөд өндөрлөө гэж цагийн хугацаатай лайв хийсэн байна. Цаг болсон юм. Тэр болсон байна. За бүгдээрээ сайхан амраараа ямар ч байсан. Та лайвынхаа төгсгөлд хэлье. Монголын хүний төлөө намаас за 42 нэр дэвшгийн удаагийн сонгуульд өрсөлдөхөр боллоо. За 38 нэр дэвшигч тойрогт. За маргаашнаас бид нар аль тойрогт ямар нэр дэвшигчнэр нэр дэвшгэр болсныг та бүхэнд мэдээлнэ гэж бодож байна. За жагсаалтанд 4 одоо нэр дэвшигчийг бид нар ингэж илгээлээ. За бидний энэ удаагийн сонгуулийн зорилт бол юу олуулаа гарч ирэл ирэх байрны гэхээс илүүтэй бид нар улсын хурал төлөөлөлтөд улс төрийн хүчин болъё. Улс төрийн одоо улсын хурал төлөөлөлтөд улс төрийн хүчин болоод төлөөлөгчөөрөө дамжуулаад одоо төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт одоо маш идэвхтэй оролцъё. За тэгээ мэдээж 2028 оны сонгуул одоо маш одоо өргөн бүрэлдэхүүнээр оролцох ажлуудыг бас ингээд энэ сонгуульд усаал бид нар хийн. Энэ удаагийн сонгуульд бол юу бид нар одоо засгийн эрхийг аван төрийн эрх баригч нам болно гэсэн тийм одоо бүлэг байгуулах хэмжээний гишүүн гаргана гэсэн тийм том амбицгүйгээр бид энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Ямар ч хэлсэн улсын хурал төлөөлөлтөд улс төрийн хүчин болохын төлөө бид нар ажиллаж байгаа. Тэгээд энэ үдээж одоо бидний энэ зорилго маань биелэх хэсэг нь бол сонгогчдын л одоо гаргах шийдвэрээс хамаарна. Тэгэхээр одоо та бүхэн үнэхээр Монголын хүний төлөө нам одоо улсын хурал төлөөлөлтөд байх ёстой улс төрийн хүчин мөн гэж итгэж байгаа юм бол та бүхэн одоо бидэнтэй нэг дээрээ биднийг дэмжээрэй л гэж одоо хүсье. Тэгээд сонгуулийн сурчлага гэхлээр бид нар мөрийн хөтөлбөрөөр 10-наас яагаад Монголын хүний төлөө эрх нэгтгэс эхлэн тийм одоо 9-ээр их нэгтгэх Монголын хүний төлөө намыг яагаад одоо дэмжих ёстой бэ гэдэг онцлогуудыг бид яг ингээд сонгуулийн сурчлага эхлэхээр одоо сурчлагын явцад ярих гэж бодож байна. Одоо бид нар ярьчих юм бол тийм сонгуулийн сурчлага сонгуулийн өмнө хууль зөрчсөн болчихно. Ийм асуудал байгаа шүү гэж хэлье. За ингээд бүгдээрээ сайхан амраарай. Тэгээд маргааш иргэд уулзцаая. Тэгээ энэ пэйж хуудасаа та бүхэн шеэрлээд өгөөрэй. Та бүхний шеэрлж байгаа чинь одоо бидэнд одоо оруулж байгаа маш том хувь нэмэр болох юм шүү гэж хэлмээр байна. За ингээд сайхан амрацгаарай. Баярлалаа. За баярлалаа бүгдээр нь.